Прокурорын байгууллагаас 2025 он 2026 оны 1-р улирлын байдлаар эрүүгийн хуулийн 17-гийн 12 дугаар зүйлд заасан мал хулгайлах нийт 2144 хэрэгт хяналт тавьжээ. Мал хулгайлах гэмт хэрэг Хинти, Архангай, Дорнод, Сүхбаатар аймагт хамгийн их үйлдэгджээ. Прокуророос мал хулгайлах гэмт хэрэгт 551 хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татснаас 393 хүнд холбогдох 246 хэргийг ялах төгөлд шүүхэж шилжүүлсэн. Шүүхээс 239 хэрэгт 333 шүүгдэгчийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмбуруудад тооцож 262 шүүгдэгчид 1-ээс 12 жил хугацаагаар хорих ял, 29 шүүгдэгчид 6 сараас 4 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 42 шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сараас 2 жил хугацаагаар тэнцэж хяна харгалджээ. Мөн хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлөвлөжээ. Прокурорын байгууллага 2025 онд соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 33 хүнд холбогдох 14 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэж шилжүүлсэн бол 2026 оны 1-р улирлын байдлаар 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэж шилжүүлжээ. Шүүхээс хууль бусаар археолог, палеонтологийн хайгуул, малтлах хийж, бурхны толгой, очир зэрэг соёлын бие төвд хамаарах эд зүйлсийг олж авч завшсан энэ эс нарыг гэмт хэрэг үйлдсэн гэмбуруутад тооцож тус бүрт нь 5.4 сая төгрөгийн торгох ял оногдуулж гэмт хэрэг үйлдэж олсон соёлын бие төвийн эд зүйлсийг соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл, соёлын бие төв болох сандуужууд, тарван чимбүү зэрэг судрыг хууль бусаар олж авч бусдад худалдсан ишийг гэмт хэрэг хийсэн гэмбуруутад тооцож 5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж судруудыг соёлын өвийн үндэсний төвд шилжүүлж хууль бусаар олсон орлогыг хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Түргийн үед хамаарах дөрөө, амгаа, зуузай, төмөр, цагираг зэрэг эд зүйлсийг хууль бусаар олж авч хувьдаа завшсан. Соёлын бие төвийн хууль бус худалдааг зохион байгуулсан энийг гэмт хэрэг хийсэн гэмбуруутад тооцож 8.1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж соёлын өвийн эд зүйлсийг мөн соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Дундгов аймгийн Хүрэн хайрхны хадны бичээс буюу орон нутгийн хамгаалтад авсан түүх соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн гэмтээсэн бүгд найрамдах хязгаардуулсан 2 иргэнийг гэмт хэрэг хийсэн гэмбуруутад тооцож тус бүрт нь 5.6 сая төгрөгийн торгох ял оногдуулж байгаль орчинд учирсан хохиролт 9 сая төгрөгийг төлөвлөж шийдвэрлүүлжээ.